За гишүүдийн энэ өдрийн амгалан айлтгая. За зээлийн мэдээллийн сангийн энэ хуулийг өөрчлөх хууль оруулж ирсэн Батшуур гишүүний хуулийг бол дэмжиж байгаа. За бидний гол зорилго бол ялангуяа эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн байнга ярьдаг энд зээлийн хүүг бууруулахад юу хийх ёстой вэ гэдэг дээр олон ажлуудыг ярьж ажлын хэсгүүд эхнээсээ гарч байна. За Саранзан болд гишүүнээр ахлуулсан зээлийн хүүг бууруулах улсын их хурлын өмнө нь гарсан тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг Саранзан болд гишүүнээр ахлуулж гаргасан. За тэгээд Батшуур гишүүнээс дахин асууя, энэ зээлийн хүүг буурна гэдэг дээр бол бид бол итгэлтэй байгаа. Тэгээд энэ мэдээллийг онооны систем шилжүүлснээр олон хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэсэн ийм хүлээлтүүд байгаа. За тэгээд танд бас олон удаа хэлжсэн хар цагаан жагсаалтаа салгаад хар жагсаалтаа тусад нь тэр урт хугацаагаараа 5 жилээрээ хар цагаан жагсаалт гэдэг юм тэр жагсаалтаа арай бага хугацаагаар ингээд яаж болохгүй юу? Энэ дээр Монгол банкнаас дараагийн хууль хизээ орж ирэх вэ? Батшуур гишүүн энэ дээр ямар бодолтой байна? Монгол банк бас ямар бодолтой байна? Энэ хуулийг бас өөрчлөх шаардлага бол байгаа. Дараагийн өөрчлөлт хизээ орж ирэх вэ? За тэгээ Монгол банкнаас бол тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг 3 сарын 7-нд хийсэн. Сая бас гишүүд хэлж байна. Тэгээ энийг 6 сарын хэдэнд өөрчлөх вэ? За энд иргэд сонгогчдоос маш их асуулт гомдол ирж байгаа. Тэгээд энэ дээр нэг дөрвтойхон хариулт өгөдөхөө. За мэдээж бас их хурлын гишүүд шууд нөлөөлж болохгүй бах. Тэгээ мөнгөний бодлогын зүйлүүд дээр байгаа. Тэгээд энэ дээр бас нэг бодиттой тодорхой бас баримжаатай хугацаа хариулт хэлээч. Малчтын тэтгэврийн зээлийг 60-40 байсныг 70-30 болгож ингэж бас чангалсан, багасгасан байгаа. Тэгээ энэ дээр бол тэтгэвэр авдаг иргэд маань нэлээд бухимдалтай байна. Энийг сайжруулахгүй юмаа гэхэд хуучнаар нь байлгаж өгөөч гэж энэ дээр хариулт авъя. Баярлалаа. За асуултанд хариулъя. Батшуур гишүүн. За Сэд Дорж гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ, зээлийн хүү Монгол улсад үнэхээр өндөр байгаад байгаа. Үүнтэй холбоотойгоор судалгаа хийхэд бол нийт зээлийн хүүг 100% гэж бодвол 63% нь бол их усрын зардал, нэгээс нь хадгаламжийн хүү байгаа. За энэ үн дээр бол шууд инфляц гэх мэтлэн суур макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой болохоор нэг маневр хийхэд хэцүү. Гэхдээ үлдсэн 27% нь маневр хийж болж байгаа. Жишээлбэл эрсдэл нь 15% гэж байгаа хүнийх нь. Мөн үйл ажиллагааны зардал нь 22%. Тэгэхээр энэ онооны системтэй болсноор эрсдлийн бууралж нь 15% дээр нь тодорхой хэмжээний тохиргоо гэж болно. Мөн урсгал зард болон 22% дээр нь бас тодорхой хэмнэлт хийж болж байгаа. Яагаад гэвэл эдийн засгч ч 2-7 хоног судална гэх мэт зүйл байхгүй шууд оноон дээр нь суурлаад тэгээд зээл нь олгоно. Латин Америкт яг үүнтэй холбоотой судалгаа хийсэн байлээ. Өмнө нь 2-7 хоног зээл олгодог гэсэн бол энэ онооны системтэй шилжснээр 0.6 хоног нэг өсний ажлын өдөртөө олгож эхэлж байгаа. Зээлийн шийдвэр нь.